Студийн Эмжээл радио 88.3 дэлгэн дээр сүгэд таруулан сонсож байгаа хэрхэн танд өглөөний мэндийг дахин үргэе. Улаанбаатар хотод 8 цаг 14 минут радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч аргун хөтлөгч цэцэг найруулагч Борхогийн Чанбатар та мэдхэн нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Номын Unity банк бус санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт гэсэн үрэйтээр хамтран ажиллана. За мөн гэр бүл төвтэй арга бэлэг хотгон хамтран ажиллах болно. За мэдлэг гэж мэнгийн тал өрөө та мэдхүү нэвтрүүлэгт холбогдох утасны дугаар 77 77 3883 за 77 77 8830 за та энэ утсаар холбогдож орж ирээд 3 асуултанд хариулан ялагч болно. За орж ирэнгүүтээ шууд нэрээ хэлээд асуултанд хариулаарай. За шууд утсаараа яриараа илүү дутуу тоонод төхөөрөмж дуу шуутай орчноос битээ холбогдорой. Өнөөдрийн оролцогчтой амжилт хүсье. За эхний сонсогч 97 өглөөний мэнд. Өглөөний бүрнэ. Өглөөний мэнд. За өглөөний бүрнэ эхний асуулт. Компьютерийн гарны капслок товчлуур ямар үүрэгтэй вэ? Нөгөө өсгий том жижиг болгодог шүү дээ. Өсгий том жижиг болгодог. За. Дараагийнх нь урлагийн асуулт таарсан. Хэдүүлээ өмнө 4 өдөр асуугаад хариултаа авч чадаагүй асуултаа сонсож байгаад энэ дуучны нэрийг нь таах юм. Дуучны нэрээ. За. За одоо эндээс өгдөг. Алан байна. Энэ. За. Ихэн хорвоо бүхлээрээ иглэхүний үлэгийг билээ иглэхүн насолаа ихэн хорвоо эзэн билээ. За энийг хэн дуулж байгаа вэ энэ дууг? Их цол мөн үү? Их цол биш байна. За халуун баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэ. Дараагийн сонсогчийг авъя. 88-6. Өглөөний мэнд. Байна. Өглөөний мэнд. За энэ талбагцсан бэ? Хүрлээ байна. Хүрлээ. Дуу сонсоо дуучны нэрийг тааж байна. Бүрнээ баяр. Бүрнээ баяр. Бүрнээ баяр. Биш байна. Холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэ. Манай хайр айгүй хандуурт юм байл энэ хоёр дуучныг. Ирээс тэгтэг. Өглөөний мэнд өргөе саагаа марсан уу ихмээ байна уу? Өглөөний мэнд ихмээ. За дуу тааж байна. 3 дахь хүн болсон. Наад дууг чи би л таахтай байгаа юм байна л та. За. Сэлэгмагийн хүн үндэ хайлттай байдаг юм. Сэлэгма. Баяр хүргье. За. Таны хувьд дараагийн асуулт. Ирэн хот Өвөр Монголын ямар аймгийн хот юм бэ? Шилийн гол. Шилийн гол. Баяр үргээ. За дараа нь дахиад нэг дуу орж ирсэн байна. Ямар хамтлаг дуулж байгаа вэ гэсэн байна. Хамтлагийн нэрийг таах нэ хэдүүлээ. Хамтлагийн нэр те? Тий. За. Цагаануулын үрзам машин дондор чамаас үрж би гарлаа. Цагаан орхот гарсан цасаар шуураад арсан чиний цэцэг унгадалсан. Хүрх газар хоолтой тэгдэг хоол хүрх газар хоолтой тэгдэг л. Ялтын асуулт цаг ирсэн. Sound юм шиг байна. Sound. Баяр үргээ. Яа ялчаар тодорч байна. Ирхмээ баяр үргээ өдрөө сайхан өнгөрүүлээрэ. За шинтлог сайхан өнгөрүүлээрэ. Өнгөрүүлтэйгээрээ. За. Урлагтаа сайн юм аа. Янз. За, эфир утасны дугаар 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаар дээр та бүхнийг хүлээж аваад тэгээ 3 асуултанд хариулж ялагч олсноор юу байна? Нэвтрүүлгийн ялагчдын нэрс донд таны нэрс дурддагдах болно. 8861. Өглөөний мэнд хэрэг мөнгө тахалаа. Өглөөний мэнд. Өглөөний мэнд ээ. За, сая 6 сарын 2-нд Италид ямар галтуул дэлбэрснээс олоо жуулчид амь зулбанд зүхтсан бэ? За галтуулын нэрийг хэлэх юм байна. Нэрийг хэлэх юм уу? Тийм. 6 сарын 2-нд хаа тий. 6 сарын 2-нд за энэ галтуул бол Сицил арал дээр байдаг. Манай цэцэг хэлчихгүй дэлгээс юм. Айдсаа дүү. Гороо. Сицил дээр галтуул нь биш үү? Харин тэрний нэрийг голны хэлэх юм байна. Гороо. Хоёр. За удаа миний ах норохгүй байна. За өдрөө сайхан өнгөрүүлээрэ. За баярлалаа. Дараагийн сонсогч авъя. 82. Байна уу? Байна. Өглөөний мэнд. Байна уу? Хөөе байна уу? Байна сонсож байна. За нэр нь хэн бэлээ хөө? Мөги. За мөги. Италид ямар галтуул дэлбэрснээс болоод жуулчид амь зулбанд зүхтсан бэ? 6 сарын 2-нд дэлбэрсэн.
Этна юу? Этна, маа Этна, баяр үргье. Этна алтуул дэлгэрсэн. За дараагийн асуулт. Оросын холбооны улс болон бүгд найрамдах хятад ард улстай хоёулантай нь хилэлдэг аймагуудыг нэрлэл. За, ямар аймагуд байна? Хэдэн аймаг байдаг болоо? 4 аймаг уу? 4 аймаг биш юм байна. Холбосон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За, хэдэн аймаг нь Оросын холбооны улс болон бүгд найрамдах хятад ард улстай хоёулантай нь хилэлдэг гэсэн үг тийм ээ? 92 Сагаавс бэлгэн байна. Сайхан амарсан уу. За, Орос болон Хятадтай хоёулантай нь хилэлдэг аймагуудыг нэрлэнэ үү? Хоёр дахин аймаг уу? Харин ямар аймагуд юм бол? Тэр одоо. За, баяр хэлээд магадгүй. Доронтой магадгүй. За, таны эцсийн хэлбэр цаг дууссан. 3 хоёр хэлсэн шүү. Баяулгий дорнод баяр үргээ. Мөн байлгүй ах уу? За, дараагийн асуулт аа. Монгол хэлний мэдлийг шалгах гэж байна. Бөөрхий гэж юу вэ? Бөөрхий. Яа юм? Бөөрхий. Бөөрхий гэдэг. Наач бөөрхий. Бөөрн чулуу юу вэ? За, цаг дууссан. Бөөрхий гэдэг. Чулуу гэдэг юу гэдэг вэ? Ваа, баяр үргээ. Эрдэс чулуугийн зүйлтэй бөөрхий гэдэг. Бөөрхий гэж чулуу байдаг гэсэн. Янз. Мундаг. За, ялтын асуулт те. Казахстан, Үзбекистан хоёрын дунд оршиж байгаа, ширэгж байгаа нэг нуур байдаг. Энэ ямар нуур вэ? Нуур мөртлөө нэрэнд нь тэнгис гэдэг үг ороод идэг те. Цаг дууссан. За, их алдартай тэнгис байдаг. За, болж ирсэн юм байна. За, баярлалаа. Хөнгөрүүлээрэй. За, манайхан зөв хариултуудаа бичиж байгаараа бид төр хамтран ажиллагчаа танилцуулъя. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Намын нийтэд банк ус санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт гэсэн үрэтээр хамтран ажиллаж байна. За, манай улсад санхүүгийн секторт одоо салбарт бол банк бус санхүүгийн байгууллагууд маш олон төрлийн зээлийн бүтээгдэхүүн санал болгож байгаа. За, уламжлалт зээл санхүүгийн төрийн үйлчилгээ өмнө дөр нэмээд финтек буюу санхүүгийн технологитой хослуулсан бүтээгдэхүүнүүд нэвтрээд байгаа. За, хэрвээ та зээл авахар шийдсэн бол олон сонголтууд дундаас номын юнитийг сонгох нь хамгийн ухаалаг сонголтоо. За, яагаад гэдэг юм? Финтек гэдэг чинь нэг finance and technology гэсэн хоёр үгний товчлол. Тэгээ финтек гэдэг юм билээ, тийм ээ? За, яагаад номын юнитийг сонгох хэрэгтэй гэхээр нэгдүгээр зээлийн хүүн байгаа. За, өнөөдөр авч байгаа мөнгөний үнийг бид нэр ирээдүйд буцаан төлөхдөө хүү алгаж төлдөг шүү дээ, тий? Тиймээс өнөөдрийн мөнгөө маргааш өмнөөс илүү үнцэнтэй байлгахад хамгийн бага хүүг тань санал болгодог. Номын юнитийн банк бус санхүүгийн байгууллагууд. Тийм учраас энэ бол ухаалаг сонголт. За, дараа нь мэдээж уян хат нөхцөл гэж байгаа. Та авч байгаа зээлийн өөрөө өрөөгөөчтэй санхүүгийн хөвшүүрэг болгохын тулд илүү урт хугацаанд мөн илүү уян хат нөхцөлтэй байх нь мэдээж. Тэгвэл номын юнитийн банк бус санхүүгийн байгууллага эдгээрийг санал болгодог нь мөн л ухаалаг сонголт болж өгч байна. Өөрөөр хэлбэл та ямар бизнес эрхэлдэг, ямар нөхцлөөр авмаар байгаа, яаж зээлийн эргэн төлмөр байгаа, энэ болгонд ирч уян хатаа ханднаа гэсэн үг. За, номын юнитийн банк бус санхүүгийн байгууллага танд яаралтай үед хэрэг болох бага үүтэй бүр 400 сая төгрөг хүртэлх үүтэй. За, ийм зээл олох боломжтой 30 сарын хугацаатай ийм үл хөдлөх автомашин барьцаасан шуурхай зээлийг гаргаж өгнө. Тэгэхээр зөвхөн ганц уян хатан нөхцөл зээлийн хүүгээс гадна дээд одоо хэмжээ буюу өгч болох хэмжээ нь хурдан хугацаанд танд өндөр дүнгийн хэмжээгээр зээл өгөх боломжтой. Мөн бизнесийн тасралтгүй үйл ажиллагаа хангах 3 тэрбум хүртэл зээлийг олгож байгаа. За, тэгэхээр энэ утгаараа бүх төрлийн уян хатан нөхцөлтэй бага хүүтэй за тэгээд өндөр дүнтэй зээл хүсэж байгаа бол номын юнитийг та бүхэн сонгоорой, сонирхоорой. За, мэдээж энэ утгаараа төвжил цаг алдахгүй байгаа газраас гар утсаараа OmniWay гэдэг энэ аппликейшнийг ашиглаад уян хатан нөхцөлтэй 10 хүртэлх сая төгрөгийн зээлийн нүүд эрмхийн зур нэг удаа шууд гэрээгээ байгуулаад тэгээд дахиж гэрээ байгуулах шаардлага байхгүйгээр та авах боломжтой. Дуртай байрлалаараа зээл авах нь бүр илүү ухаалаг сонголт болно. За, хаяг байршлыг бол Улаанбаатар хотод 4 салбартай Чингэлтэй дүүрэг, Улсын эхлэл дүүрэн давхар, Баянзүрх дүүрэг 24 дугаар хороо та хүрээ захын баруун хойд талд байгаа. За, мөн Хаул дүүрэгт бол Номын United эхлэл 2 давхарт, 3 дүүргээр хороол Номын эхлэл 4 давхарт бол Сонгон найрхан дүүрэг 32 дугаар хороо авто хөдөлгөөний цогцлбарын B103 тоотод үйл ажиллагаа явуулж байна. Тэгээ ажиллах цагийн хуваар тохиод бол айгүй гоё юм билээ. 9-өөс 20 цаг хүртэл ажиллаж байгаа. Тэгээ амралтын өдрүүдэд ч гэсэндээ ажил нь 11-ээс 20 цаг хүртэл ажиллана. За, манай нэвтрүүлэгтээ Номын Юнит банк бус санхүүгийн байгууллага хамтран ажиллаа. Баярлалаа.
Баярлалаа. За нэвтрүүлгийн дараагийн сонсогч авъя. 87 өглөөний мэнд. Өглөөний 3 анхаа байна. Өглөөний мэндэ. За өглөөний мэнд. Таны хувьд ихний асуулт Казахстан Үзбекистан хоёрын дунд оршиж ширгэж байгаа нуурыг юу гэдэг вэ? Энэ одоо хуучин далаа шиг юм байж одоо тухайн төл шиг юм болчихсон байгаа шүү дээ. Арал тэнгис. Арал тэнгис. Баяр үргэлээ. Хөрхийг бол болгосон доо. За хүнгийн тарилтаас болсон гэж ярьдаг те. Дараагийн асуулт. За дараагийн асуултыг асууна. 5 өнгийн хадагны ногоон нь яг юуг бэлэгддэг юм бэ? 5 өнгийн хадаг чи юу гэдэг нөгөө нэг шашны юу? Тийм, шашны. За ногоон хадаг юуг бэлэгддэг вэ гэсэн байна? Шар, цагаан, ногоон. За 5 өнгийн ногоон ч одоо юу л нөгөө газар мазар гэж бэлэгдэх байлгүй дээ. Газар дэлхийн аривчхын бэлэгдэл ногоон. За энэ утгаар нь авъя. За. Дэлгэрэн аривчхын бэлэгдэл, газар дэлхийн аривчхын бэлэгдэл ногоон өнгөө гэсэн байна лээ. За. Ялтай асуулт. Урлагтай хэр сайныг шалгана. Энэ ямар киноны дуу вэ? Дуу сонсно хэлээ. За энийг басгаж агаад дууга жоохон чанга өгчнөө. Дуланбай танаа хөвгөөл өргөл хөлөө гэж юм лээ. Яс хэцүү болгодог. Ингрийн цас хайлан өрснө. За. Цаг явсан. Энэ юу аасан маань дуучин баяр цэг дуусан байна. Тэгээд эн чинь юу шүү дээ 1984 онд бүтээгдсэн танд руу нүүж өгдөг кино. Танд руу нүүж өгдөг. Яа. Түүхлээ дуучинтай нь хэлэх юм аа мундаг. Ахах баяр үргийн өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа өдөр ажил намжлаа. Баярлалаа. Чин сүүлд одоо дуугийн шинжилж дуулсан юм уу те? Эсвэл кино хол хийгээгүй үстэ те? Кино хийгээгүй. Дуугийн шинжилж дуусаа. Өөр хөлбраар бас дууны идэг аян ихтэй адилхан л та. 9569 өглөөний мэнд. Байна уу? Байна өглөөний мэнд. Өглөөний мэнд ээ. Хинтэй холбогдсон бэ? Жижигхэн аал байна. Жижигхэн аалз. Жижигхэн аалз юм уу? Тийм. За хэдэн настай байлээ? 10-тай тий. За тэгвэл ийм асуултан дээр хэдүүлээ явж байгаа. Монголын нуус товчоо хэдэн бүлэгтэй вэ? Гэсэн. Монголын нуус товчоо хэдэн бүлэгтэй вэ гэсэн асуултан дээр. 12. Вау! 12 бүлэгтэй. Мундаг. За 10 настай тийм ээ. Тэгвэл хоёулаа одоо монгол хэлний хичээлдээ хэр сайн гэдгээ шалгуулад нулимс гэдэг үгийг зөв үсгэлж үзүүлье. Нулимс баяр үргээ. За тэгвэл дараагийн асуулт. 12 жил багтаж чадаагүй амтан ямар амт юм болоо? Тийм ээ. Жижигхэн аалз тий. Жижиг аалз гэсэн. Жижиг аалз мөн дээ? Мөн. Баяр үргээ жижиг аалзтай өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За. Вау. Мундаг юм бэ? За эфир усны дугаар 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаарлал холбогдно 90 75. Бэнэ. За өглөөний мэндэ. Өглөөний мэндэ. За та уцаа спикер дээрээс нь аваарай. Айгу юу сонсогдоод байна. Байна. Уцаа спикер дээр үүтэй тавиарай. Өглөөний мэндэ манд байна. За манд. Эхний асуулт. Хундан гэж ямар зүсийг хэлдэг вэ? Цагаан зүс гэрлээ. Цагааныг үү? Тий. Хундан цагаан гэдэг. За энэ утгаар авахгүй маань өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За үсгээрэй. За. Хундан цагаан гэдэг чинь цагааныг тодорхойлоод байгаа шүү дээ. Хундан шар гэвэл яг яах юм? Хундан бор гэвэл яг яах юм? Хундан гэж юу нь яг юу юм? Энийг асууж байгаа. За 77 38 83. Дараагийн сонсогч 88 52 байна. Өглөөний мэнд. Ууцсан тасарчлаа. 88 28. Өглөөний мэнд хүмүүстэн байна уу? Өглөөний мэнд. За хундан гэж ямар зүсийг хэлэх вэ? Хундан гэж одоо цулгай гэж хэлж юм байна. Цулгуй цагаан. Хундан цагаан гэж цулгуй цагаан гэсэн үг. Яг өөр өнгийн холиогүй тийм ээ. За баяр үргээ. Дараагийн асуулт. Хойд сэхрийн агуу ямар суманд байдаг вэ? Юу штэ. Хойлоор ах уу? Ави. Буянт, дарив,
Манхан мөст. Мохоо иргэлээ. Орж ирэх болчихлоо шүү дээ. Тэнийг боллоо. 3 2 За барь үгээд оны юм дунаадах юм бол бохоо. Өдрийн сайхан анх удаа л ингэж унжих нэ. Шууд таачаад байдаг та. Боч очсон таачдаг те. Өглөөний минь. Өглөөний минь. Асуултуудаа заяа жоохон чанга арай. Хойд цэгрүү агуу ямар суманд байдаг вэ? Цаг явсан. Манхан суманд байдаг. Баяр үргээ. За тэгвэл дараагийн асуулт. Монголын хамгийн том морин хурийн хөшөө аль суманд байдаг вэ? Хөлбөр авахгүй. Энд дэр хөлбөр авахгүй. Энэ бол айгүй ойлгомжтой гэж бодсон. Дундгой харьцуулах юм шиг. Мэдгүй мөн үү? За холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрөөрэй. За дэмжиж нэг танилцуулаад орж ирэх үү? Тэгье. За дэмжиж ажигчаар. Манай нэвтрүүлгийг New Жуулчин дэмжин ажиллаж байна. За New Жуулчин Tours компани Хайнан арлын Саний хот руу лав гараг бүр шууд нислэгтэй аяллыг хамгийн хямдаар зохион байгуулж байгаа. 5 цаг нисээд Саний хотын 5 одтой resort буудалд амраад Далайн усан спорт, Atlantis Park, Ширэнгэн он аялал гээд хамгийн хөгжилтэй хөтөлбөрөөр аялна. Хүүхдийн амралтад зориулан нислэгийн тийц аяллаа үндэ хямдрал зарласан байгаа юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг New Жуулчин Tours Facebook хуудаснаас за мөн 7010 94 техник гэдэг утаснаас аваарай. За баярлалаа New Жуулчин дэмжиж ажилласан. Дараагийн сонсогч 8865. Өглөөний минь нэг бол байна уу? Өглөөний минь. Өглөөний минь дээ. За таны хувьд ихний асуулт. Монголын хамгийн том морин хурийн хөшөө аль суманд байдаг вэ? Цаг явсан. Хоёр дахь хүн үү? За. Хоёр дахь хүн. Энэ Дундгой аймагт байдгүй юу? Дундгой аймгийн төв дээр байдаг санагдаад ах юм. За би сум гэж асуусан тий. Дундгой аймгийн сайн цагаан сум баха аймгийн дундгой. Баяр үргээ. Мондог. За, сайн цагаан гэдэг нэрийг хэлэх хэрэгтэй байсан. Дараагийн асуулт хэн дуулж байна вэ? За. За, хэдүүлээ сонсъё. Хэлэх юм байна. Таацна. За, тэгвэл энэ дуу. Дахны бацсахгүй байна. Дахны бац Монгол Улсын ард хэмжээ жигчин бацсахгүй байна. Баяр үргээ. За, одоо яштай асуулт. За тэгвэл Монголын газар зүй асуунаа. 1924 онд Галап нэртэйгээр Хадун хөшөө гэх газарт анх үүссэн сумын нэр юу вэ? Юу гэдэг нэртэй анх үүсгэнэ? Галап. Галап ба? Аха. Галап гэхэр галбын говь юм бах та. Урагшаа юм бах та. Галап нэртэй байж байгаад яах вэ? Тэгж байгаа. Ямар сум байл гэсэн чи тий? Тий. Хадад гэдэг ямар газар гэлээ? Хадун хөшөө гэдэг газарт анх үүсгэсэн гинэ. За би та энэ хадад мадад гэхээр би юу юм болов гэж бодлоо. Энэ Говьалтай аймгийн Цээл сум юм болов? За холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээ. За буруу тийш явчлаа да. Ялалтын асуулт дээр жоохон моричлаа азаачлаа. За ихтэй янзын баримжаалж шүү. Тэгсэн. Буудчихгаа онцгой л лээ. Жоохон хайр явуулчлаа. За дараагийн сонсогч 99. Өглөөний минь тарин болтой. Өглөөний минь дээ. За 1924 онд Галап сум нэртэйгээр Хадун хөшөө гэдэг газарт анх үүссэн сумын нэр юу вэ? Хамбогд сум. Баяр үргээ. За дараагийн асуулт. Ариун болтын хувьд бол инээдтэй асуулт байна. Кремийн хойг ямар тэнгист оршдог вэ? Хар тэнгис. Хар тэнгис. Баяр үргээ. За одоо 3 дахь асуулт. Энд дэр их бодно шүү. Ариун болтоо бодно шүү. Нэг хөлөндөө 2 өвдөгтэй амтан байдаг гинэ. Аль нь вэ гэд би хөлбөр өгсөн байгаа. За. Анааш, заан, тэмээ хэрүүл 60 хөлт. Цаг явсан. Бателла гэж нэрлэдэг юм лээ. Хоёр өвдөгтэй, хоёр тийш ардсан гэсэн үг. Нэг нуулаад нөгөө. Өвдөг нь бүр нилээн дээгүр барилдаг. Атомын өвд нилээн өөр бүтцтэй юм лээ. За цаг дууссан байна. 3 2 Хөлбөр хэлэхгүй л туслаа. За тэмээ хэрүүл. Тэмээ хэрүүл. Баяр үргээ. Ариун бол бүр сүүлийн унчаад байсан яашгүй дээ. Яг 3 дахь дээр ирээл унаадсан. Харамсалтай тий. За ариун бол өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За. Дараагийн сонсогчийг 90 тэгдэг.
Бана, жамбан. Оо жамбаа өглөөний минь. Окей. За, радио цаана спикер дээр тавьсан байна уу? Эсвэл радио нугараад нуу? Бана. Байна. Зөв. Зэ одоо зүгээр болж байна. Таны хувьд ихний асуулт хин дуулж байна вэ гэсэн асуулт таарсан. Хоёр дуучны нэр хэлэх нэ штэ тий. Хин гэдэг чинь. За. За. За, мэдгүй байна. За, холбосон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. За, эфир усны дугаар 77 38 83 77 87 88 30. За, энэ дуг мэддэг хүмүүс бол нэг дуучныг нь бол угаасаа таачна. Нөгөө дуучны нь харин хэн бэ? Их өвөрмөц цаалаатай. 88 өглөөний минь. Бано. Бано. Сон бано өглөөний минь. Өглөөний минь. Асаа байна. За, асаа. Хин дуулж байна вэ гэд нэгэн дууг таалгаж байгаа. Маралжангаа бүрнээ баяр. Вау! Супер. Баяр үргээ. Дараагийн асуулт. Ямар амтан 3 зүрхтэй байд юм бэ? Мэдгүй шүү дээ. Хөлбөр өнө. Хойлоор байхгүй мэн. Энэ амтны талаар мөн чи ярьсан да. Энэ харь гаргийн амтан байвал энэ амт нэг л нэрлэнэ гэдэг. Харин тий. 3 зүрхтэй. За, холосон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. За баярлалаа. За баярлалаа. За энэ стоо. 88 Тэр онцгой амт нь шүү. 88 байна. За, шинжилгээний минь өглөөний минь. Баярлалаа. Түбэ байна. Түбэ. 3 зүрхтэй амтан ямар амт юм бэ? Хөлбөр байна. Хөлбөр байна. Би 3 дахь хүн биш үү? 3 дахь хүн биш, 2 дахь хүн. Тэрийг алсан да. За, тэгвэл одоо юу юм болоо? За, төхөөлөлт хэлье. За, тэг. 9 дэрхдэг. Аа. 9 дэрхтэй. 9 дэрхтэй 3 зүрхтэй айгуу сайн. 3 зүрхтэй амтныг хайж байгаа төхөөлт нь 9 дэрхтэй. 9 тарихтай 3 бүр толгойг нэрвэл. За, цаг яасан? гэсэн үү? зүрх. Биднэрт ганц 3 зүрхтэй. За, 3 зүрх 2 1. За, сарсан баг баха гэдэг байна. Сарсан баг баха. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. За. За. Дараагийн сонсогч Иристик 2. Бано өглөөний минь. Өглөөний минь дээ. Тэний минь. Төвшөө. За, төвшөө. Хинтэй холбооцоо. Гэхдээ төвшөө гэсэн шүү дээ, тий. Таны хувьд 3 дахь хүн болж байгаа тийм ээ. За, тэгвэл ямар амтан 3 зүрхтэй 9 тарихтай байдаг вэ? Наац нэг 8 алж хаа. 8 алж баяр үргээ. 8 алж. За, дараагийн асуулт. Монголын газар зүйтэй холбоотой ямар гол хагийн хар нуур номингийн голоос их авч урсаад орхон голд цутгадаг вэ? За. Хагийн хар нуур номингийн Ямар ч голоос гэсэн орхон цутгадаг гол юм байна. Орхон сэлэн. Туул гол. Баяр үргээ. За, одоо Сүхбаатар аймаг хэдэн аймагтай хилэлдэг вэ? За, бодоцгоо. Дорн хинти. Дорн. Цаг дууссан. 4 баха. 4. За, хаалгасан баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. За. Яаж 4 болчихоо за би нэг харнаа. Харин би яг хэлэг гэхлээр сая өмнө аман дотроо хилээдсэндээ хилдэг аймагуудаа. 77 38 83 77 77 88 30. За, дараагийн сонсогч 8611. Өглөөний минь баяна сайхан амснаа. Өглөөний минь баяна. Сүхбаатар аймаг хэдэн аймагтай хилдэг вэ? 3. Өмнөх оролцогчийн үстэй харамсалтай байна тий. Яг Говь сүмбрийг хилдэг гэд бодсон юм болов говь сүмбрийг хилдэг юм байна. За ямар ч гэсэн хинтий дорн говьтай хилдэг юм байна тий. За, дараагийн асуулт. Ямар дууг хуурдаж байна вэ гэд хэдүүлээ нэг дуу сонсох юм байна. Дууны нэрийг нь тархина шүү. За. Батны дуу. Баяр үргээ. Дуучин дээр бүр хэлж штэ.
Баяр хүргэе. За дараагийн асуулт. Хамгийн сүүлд тусгаар тогтносон улс ямар улс вэ? Хөлбөр байгаа юу? Байхгүй төхөөлт нь 2011 онд тусгаар тогтносон юм байна. За тусгаар тогтносон гэдэг нь нэгдсэн үндэсний байгууллагт гишүүнээр хэлсэн гэсэн үг байна тийм. За цаг дууссан байна. 3. За хөлбөр байхгүй мэн да. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За өдрөө сайн өнгөрүүлээрэй. За. Эфир үсний дугаар 77 78 38 83. За хоёул хамтран ажиллагчаа танилцуулах гэж. Гэр бүл төвтэй арга билэг хот хамтран ажиллаж байна. За энэ зундаа багтаад байртай болж амжаагүй байгаа, байртай болмоор байгаа хүмүүсээ л анхаарлаа наашаа хандуулаарай. Арга билэг хотхныг танилцуулах гэж байна. За манай арга билэг хотхон бол манай радиогийн ажилчдын, хөтлөгчдийн супер сонголт нь болчиход байгаа тийм. Тийм шүү дээ. За 6 дугаар сарыг дуустал 60 сая төгрөгийн урьдчилгаа төлөөд 7 дугаар сарыг дуустал 70 сая төгрөгийн урьдчилгаа төлөөд шууд гэрээгээ байгуулнаа. За тэгээд энэ оны 3 дугаар үйлрэл ашиглалтанд орох төслийн Б, С, Д блокноос байртай болох боломжтой байгаа. Одоогийн байдлаар А блок нь ашиглалтанд орсон удахгүй Е-нд орох гэж байна. За тэгээ өргөжлүүлээд яг голын 3 блок буюу Б, С, Д-нд орох юм. Энд нь бид нэр аль болох эрт урьдчилгаа төлөх юм бол бага урьдчилгаа төлөөд тэгээ үлдсэн юуг нь болохоор мөнгө болохоор байр ашиглалтанд ороход та өөрийнхөө ортол өөрийнхөө дуртай нөхцлөөр төлөх боломжтой. За тэгэхээр гэр бүл төвтэй арга билэг төслийн А блок нь бүрэн ашиглалтанд орсон гэдэг төр хэлсэнтэй. Энэ бол хажуудаа сургуультай цэцэрлэгтэй бүх худалдаа үйлчилгээндээ ойрхон за энэ хотын төвөөс ердөө 2 км яг төвөөс алхаад очих зайны ийм байрлал гэдэг дахин сануулъя. Бид нар ингээд хотын төв гэхээр зүүн баруунаараа л хэмжээд байдаг. Баруун 4 замаас зүүн 4 зам гэж боддог бол хойшоо нөө маш ойрхон хотын төвд ойрхон ийм байрлалтай. Яг үнэ. Арга билэг хотхны ашиглалтанд орсон А болон эхний энэ жилийн 2 дугаар үйлрэл ашиглалтанд орох Е блокны үнэ метр квадратын үнэ 4 сая 990 мянган төгрөг байгаа. Харин энэ жилийн 3 дугаар үйлрэл ашиглалтанд орох тэр Б, С, Д блокны хувьд бол 4 сая 490 мянган төгрөгийн үнэтэй байгаа. За тэгээд ашиглалтанд орсныхоо дараа бол энэ үнэ угаасаа өсчтэй юм билээ. Тэгэхээр та бүхэн аль болох эрт одоо энэ Б, С, Д дээр блок өгөх юм бол метр квадратаасаа та хамгийн багтаа 500 мянган төгрөгийн хэмнэлт гарах боломжтой гэсэн үг. За арга билэг хотхон гээд хайх юм бол аль бисний Facebook пэйж нөгөө та бүхэн ороод лайк дараад дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Харин утсаар мэдээлэл авъя. Борлуулалтын албатай холбогдъё гэвэл 7211 тэг юм байна. За дахиад уншия 7211 тэг. За баярлалаа. Facebook-аас арга билэг хотхон гээд та кириллээр читсэн, латинаар читсэн албаас нь хуудас нь гараад ирнэ. Эднийхөө өөртөөхөө хуудсыг бол айгүй гоё үзмжтэй. Тэгээ дээрэс нь үзэгчд сонирхож байгаа хүмүүст айгүй гоё ойлгомжтой байхаар хөтэлтэй юм байлээ. Тийшээгээ ороод бичлэг, зураг бүх зүйлтэй танилцаж болно. Гэр бүл төвтэй арга билэг хотхон хамтран ажиллаа. Баярлалаа. За эфир утасны дугаар 77 77 3883 77 77 88 30 гэсэн утасны дугаар руу холбогдноо. Та бүхнийг хүлээж байна. За залгасан 9967 Өглөөний мэнд жижигхэн алсан. Өглөөний жижигхэн хүн алзаа. За хідүүлээ ийм асуулт нэр явж байгаа. Төрлөختний гэдэг үгийг зөв үсгэлээ. Төрлөختний. Зөв үсгэлээ. Тийм үсгэлээ. Үсгэлж үзүүлнэ. За худлаа болоо явчлаа минийхөө холбогсон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрээ. За цаанаа л нэг юм болоод байгаа шиг байна. 9988. Өглөөний мэнд. Өглөөний мэнд ээ. Сэлбэ. Тэр юм дээ. Нэрээ хэлээ мартсан юм уу? Хамгийн сүүлд тусгаар тогтсон улс ямар улс вэ? Би зөв сая Аригуныг 12 он гэхэл Суданыг харсан. Судан ч 11 он байна. Би бол 12 гэж хэлээгүй шүү дээ. Аригун 12 гэж хэлээгүй шүү. Хэлээгүй юм уу? За би бол ингэж бодсон. Нүүбүүд эрэхтэй болсон гэдэг Аригун гэдэг хэлээд байлоо. Тий. Нүүбд хэлсэн. За би энэ ойрхон дорнд байгаа Палестин гэж боддог. Палестин. Ороогүй манай. Яг хамгийн сүүлд нь Палестин л л. Юу зүүн Тимор гэдэг бүр 8 гэдэг энэ би төхөөлөлтөд 2011 онд гэж хэлсэн шүү дээ. Тэгвэл өмнө Судан шүү дээ. Өмнөд Судан гэж байх уу? За түрүү хэлсэн. Би тэгэхээр Аригуныг 12 он гэж хэлсэн. 11 11 гэсэн. За 11 хамгийн сүүлд одоо нэгдсэн үндэсний байгууллага 193 гишүүн те хамгийн сүүлд 193 дахь гишүүнээр 2011 оны 7 сарын 14-нд өмнөд Судан орсон. Палестин, Косово зэрэг нь бол
гишүүнээр ерөөсөө ороод байгаа. Орж Гол баяртай нэг ажиглагч статусаар байгаад байгаа. Тэр шиг аль бисний гишүүн бол биш байгаа тийм. За дараагийн асуулт. Калифорний хойг ямар улсын нутаг дэвсгэрт багтдаг вэ? Америкийн улс. Америкийн улс. Холбогдсон баярлалаа. Калифорни хойг гэсэн үү? Аха. За өдөр сайн өглөө. За. Холбогдсон байлаа. Эцсүүлд нь бүр Калифорни хойг гэсэн үг гэж орж ирж шин. За 77 77 38 83 77 77 88 30 хурдан хариулах ийм осолтой байгаа штэ. За дараагийн сонсогч аавна. 99.8 холбогдсон. За өглөөний өнд параллел байна. Параллел. Калифорни хойг ямар улсын нутаг дэвсгэрт багтдаг вэ? Ямар ч Канадын болоо гэдэг. Үдцэн байна. Мэдгүй Канада гэж болох уу? Канада гэж юм байна. За холбосон баярлалаа өдрийг сайхан өнгөрөөрэй. За Баха Калифорниа гэж нэрлэдэг. 90.3. Йой. Аха, юуга спикер аваарай. Өглөө юм байна. Бацсан. Өглөө юм дээ. Аха шууд дуудаад авъя спикер авчиж байгаарэ. Сайн байна уу та. За сайхан амарсан уу? Хаа. Таны хувьд 3 дахь хүн болж байгаа. Хариултаа шууд авч болно. Калифорни Энэ Калифорни хойд гэдэг үү? Калифорни хойд. Канада биш үү? Канада биш юм байна. За 3 дахь хүнтэй шууд хариултана. За Калифорни одоо яг хойг гэдэг бол Мексикийн газар нутаг дээр байдаг. Хойд Мексик байдаг. Өнөө буусан тийм байна. За Калифорни мужийн урд хэсгээр нь байдаг хэсэг хойг байдаг юм. За дараагийн асуулт буюу таны хувьд бол эхний асуулт юм байна. Хэний төрсөн нутаг гэж үзээд Хөвсгөл аймгийн сүлдэнд 5 сумыг бэлэгддэг вэ? Хэний төрсөн нутаг? Хөвсгөл аймгийн 5 сум. Хэний төрсөн нутаг гэж үзэн Хөвсгөл аймгийн сүлдэнд 5 сумыг бэлэгдсэн бэ? Цаг дууссан. 2 1. За холбосон. Орж ирэхээ ажиллаа. За өдрийн сайн өнгөрөөрэй. Заримдаа ингэ тулгамддаг. 99.3. Өглөө нэмэлт сайхан байна. Өглөөний мэнд сайхнаа. За хэний төрсөн нутаг гэж үзсэн учраас Хөвсгөл аймгийн сүлдэнд 5 сумыг бэлэгдсэн байдаг вэ? Чингүнжоо юм болов? Чингүнжоо. Холбосон баярлалаа өдрийг сайхан өнгөрөөрэй. За. Та нар 5 сумаа бодоож 77 38 83 шүү. 99.3. Утасныхаа спикерийг авъё. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Өглөөний мэнд өөрийн цалмаа. За өөрийн залмаа ямар гоё нэртэй. Хэний төрсөн хөөе манайхаа энэ спикерээ болоо эсвэл радиого унтраая. За цаад шуум жоохон чанга байгаа байна. Хэний төрсөн нутаг гэж үзээд Хөвсгөл аймгийн сүлдэнд 5 сумыг бэлэгдсэн бэ? Цаг явсан. Галтай болоо. Хин гинэ? Галт сум. За биш 3 дахь хүн те. Тэг 3 дахь хүн. За 3 дахь хүн энэ бол Алангой хийн төрсөн нутаг гэж үзсэн учраас Хөвсгөл аймгийн сүлдэнд 5 сумыг бэлэгдсэн байдаг юм байна. Та радиого унтраачихдаг хүү? Унтраач бай. За одоо яриагаагүй юм болов? Эсвэл спикер дээр нагаад нүү давхар сонсоод байгаа юм. За дараагийн асуулт. Ямар хүний эрхтэн амьдралын туршид огт амарч чаддаггүй вэ? Хүний ямар эрхтэн? Бөөр юм болоо. Бөөр биш байна. За холбосон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрөөрэй. За дараагийн нэг сонсогчийг авч амжихаар байна. 91.13. Өглөөний мэнд батлгэрээ. За өглөөний мэнд батлгэрээ. Хүний ямар эрхтэн амьдралын туршид за баяр үргээ мэдээж. За дараагийн зогсгол юм бол баларна шүү дээ. Тэгэндээ дараагийн асуулт. Ямар хамтлаг дуулж байна вэ гэд хэдүүлээ нэг хамтлагийн нэрийг нь сонсож байгаа таах нэ. За. Энэ ямар хамтлаг вэ? Хүү хамтлаг үү? Хүү хамтлаг биш байна. За холбосон баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
За энэ түрээд манай өнөөдрийн нэвтрүүлгийн өндөрлөг цаг болсон байна. 4 ялагчтай Эрхмээ, Аха, Жижиг Аалз гэдэг нэг хөөхөн охин за мөн Ариун болт гэсэн 4 ялагчтай болсон байна. Та дөрөвтөө баяр хүргье. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Номын Unity банк ба санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт гэсэн уриатаагаар хамтран ажилласан. За мөн гэр бүл төвтэй арга билег хотхон хамтран ажилласан та бүхэнд баярлалаа. Сонсогчдоор үргэлжлүүлээд 9 цагаас радио мэдээг уйлаан сонсороо 9 цаг 10 минутаас хот топ нэвтрүүлгээр эргээд аргуунтайгаа уулзаарай. Баярлалаа Аргуна. Баярлалаа цэцэг.